За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл таарагийн энэ удаагийн хөтцөр дэлгэлт эхлээд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоног ямар хуу байх вэ? Гол ямар үйл явдал болох вэ? Юунд дээр анхаарах вэ? Тэгээд нэмээд энергийн цохилгоноос ямар хуу байх вэ талаар одоо үзэх болно. За юу яасан? Одоо 11 сарын хамгийн сүүлийн 7 хоног. Одоо юу яалаа? 1-7 хоног өнгөрөөд одоо шинэ жил рүүгээ боллоо. За миний Монгол ард түмэн ууж идэхээ багасгаарай. Би ингээ хүмүүстэй ярилцгаар тэр хүмүүс асуугаад байна. Амар хүүтэнд. Тэгээд одоо шинэ жил тэмдэглэхээр арх их хуун. Тэгээ гадаад одоо монгол хүмүүс ингээд хөдөлтөд өгдөггүй гэсэн. Би одоо юу гэх мэдгүй одоо өгдгээл хэлээ одоо. Тийм байдал ормооргүй байна. Бас тэгээд одоо өвөл болж байна. Идж уус муу бас энэ зүйлүүдээ сайн бодоорой. Давхар шинэ жилдээ сайхан оролцохоо сайхан бодцоогоорой. За тэр ч яг 3 өдөр сонгосон байгаа. Аягны боол буюу аягны элч, даяанч, тэгээд хаан. 3 хөлрийг аль одоо нүдэн тусчааг сайхан сонгоорой. За 3, 2, 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзөрлөвгөө орцгоё. За эхний хөзөр маань аягны боол буюу аягны элч. За хөзөр дээр одоо нэгэн залуу аяа өрчихсөн. Бас их тийм гоё бардам хэрнээ тийм зөөлөн харцтай одоо далайн ирэг дээр байна. За цаан дээр нь аяган дээр загас байна. За энэ талаар одоо юу болох вэ гэвэл одоо таны ерөнхий байдал бол нэг талаас их гоё ад жаргалтай, чин сэтгэлээсээ юм мэдэрсэн, ерөн зүрхсэтээсээ ингээд амьдралын сайхан мэдрээ, гоё байлгыг, гоё бай гэд тийч хичээсэн тийм байдалтай байх нь. Нөгөө талаас юу яах наа? Ер нь бас хит нэг амьдралын сайхан ад жаргал гэж яагаад нөө ч жоохон бас толгой хайшлах юм руугаа бас сайн орохгүй бол одоо ер нь нэг юм жоохон ашиглчи барьчи ч юм уу бас тийм төрлийн хүмүүс жоохон орж ирэх магадлал бол жоохон байгаа шүү. Ер нь ген гоон талаасаа бол бодож байх ёстой. Нэгсэндээ хувийн харилцаа, одоо гэр бүлийн харилцаа, эсвэл одоо юу гэж юм зүрх сэтгэлээс мэдэрч болох тал дээр их тийм шинжлэгдсэн, ер нь тийм шинэ гоё хүн орж ирдэг ч юм уу, эсвэл нэг юм гоё юм хиймээр санагддаг ч юм уу. Одоо тэр талын энерги аюу өндөр байх учраас одоо ер нь та энэ 7 хоногт зүрх сэтгэлийн дуудлага авсан мэт ад жаргалтай сайхан бас ямарваа нэг ардлын явдалтай одоо нэг тийм гоё үйл явдал болдог ч юм уу тийм талын нэг талаас байх нэ. За тэгэнгүүт тэгээ түрүүнийхээ дэлгэрүүлвэл одоо ингээд ад жаргалтай ингээд зүрхсэлээ дагахын нэг барлын тэгээд бас сэрүүн зүүдлэх магадлал өндөр байна. Ямарваа хийж байгаа зүйл, ямарваа нэг амьдралаас орж байгаа боломжууд эсвэл ямарваа нэг одоо ингээд хүний саналч гэдэм үү, эсвэл гоё хүн ч гэдэм үү, тэрийг шууд нэг бол огцом амар өндрөөр хүлээж аваад хэст энэ хүншгэл сайн байх. Эсвэл энэ хүншгэл миний заяаны байхгүй ч юм уу гэ. Тэгч одоо бас бодох магадлал жоохон байгаад байна бол байж. Тэр тал дээр ер нь жоохон бас хашир байж үзээрэй. Толгойдоо бодолтой байгаарай. Ялангуяа зүрх одоо юу вэ л да? Жаа хүүхдийг амар гоё тийм хөөрсөн үед нь тэгэл шууд одоо юу гэж болгодог штэ. Яг тэр шиг байх магадлал жоохон өндөр байгаа учраас бас бодож үзэх талаас юм бол нэлээд сайн тийм хашир байгаарэ гэж гарч ирж байна. Ялангуяа одоо юу гэх нэг амьдралын нэг гоё тийм боломжууд бас санал зөндөө энэ талаар бас орж ирэх юм байгаа дээ. Ийм нөхцөл дэмий юм бол дэмий шүү. Ялангуяа одоо өөрөө ч нэгэл ахтай хэтийг заяа эсвэл одоо агаан л чамайг яанч юм эсвэл амар гоё тийм санал тавихад шууд зөвшөөрч болохгүй. Эхлээд өөрийгөө жоохон дараа тавьж байгаа бодож үзэж явах хэрэгтэй. Ялангуяа одоо нэг ийм саналууд өгдөг штэ. Эхлээ аюу гоо санагддаг. Хөө өстэй ингээд мөнгө цаас хийгээс тэгээд ингээд 3 4 5 нуглаа зарах шиг санагддаг. Тэгээд дараа нь тайвширч байгаа зарлын бодод зардал нь нэлээ өндөр болсон байдаг. Тийм юм шиг тийм харилцаа эсвэл үйл явдал эсвэл боломжууд орж ирэх магадлалтай учраас ер нь бас яг мэдээж амьдрал сайхан мэдэрч болно. Гэхдээ юу явах хэвээр бас ерөнхий нааш зааш хэмжээний талуудаа бодож байх хэрэгтэй юм шүү гэж гарч иж байна. За хоёр дахь нь за тэрнээс өмнө одоо энэ эргээ харах юм байхгүй юу? Яг нөгөөгч одоо эхлэл амар гоё бардам байсан. Тэгээд нөө ясмэлхий буюу тийм тайвширж байгаа додод өгсөн. Одоо ингээд холыг харж гисэн яах вэ гэсэн байдлаар байж тээ.
Тийм бол магадлал өндөр байгаа учраас ер нь бодож зэрэг шаардж байгаа юм. Гэхдээ аз төхөхийн хувьд бол аз төхөн яагаад гэвэл энэ удаагийн одоо нууцлах чулуу гэх юм да. Опал энэ нууц шидэж чулуу гэж явдаг юм. Амьдрал аюу гой аз орж ирдэг. Нэгсэндээ ашиглаж чадвал аз, ашиглаж чадахгүй бол эзэгдэг. Тийм учраас одоо гэдгийг Азийн сайхан боломжийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж өндрөө өгж болохгүй юм шүү. За харин хоёр дахь үзэр 10 зоос. За 10 зоосыг харуул одоо нэгэн өвгөн одоо ингэ нохоотой гоцсог шүү дээ. Амар гой ард жаргалтай. Бас ингэ нохоогоо архилуулчихсан хойлоо болоо юу санаа зовхон байхгүй гэх шиг одоо байдлаа байна шүү дээ. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоногт одоо юу яах вэ? Санхүү суур амьдралын тал дээр амар гоё одоо евро тогтвортой байдал руу орох гоё эхлэн тавигдаа. Ямар ч нэг юмд хүрээд одоо юу яах юм бэ? 7 хоногийн сүлдөрч гэдэг юм бол таны хийсэн гоё үр дүнгууд одоо юм сайхан гоё үр дүнгөө өгөөд завс ингэж л амьдрах юм байна. Ингэж л болох юм байна гэдэг рүү бас сайхан ороод одоо нэг тийм гүнзгий амьсгаа авахтайгаа болох юм байна. Яаж вэ гэвэл нэгсэндээ та амьдралын сорил хамгийн мад авчиж эн чинь ингэдэг шүү. 10 зоос гэдэг бол одоо таар үзэгч ингээд 76 ашигтай ингээд явсаар яваад хамгийн сүүлийн үзрэхгүй юу. Одоо жижиг аркан тэгсээр байгаадтай зодуулаад хараалгаа бас ашиг орлогоо олсоор байгаад одоо явж байгаад амьдралын одоо хамгийн номер 1 төгсгөлдөө нэг юм happy нэг гэдэг чтэй. Яг тэр нь 10 зоос ихгүй. Бүх их давдгийн мад авцсан, сорилоод авцсан, эсвэл гүрдэж авцсан юм хэлдэг юм. Тэгэхээр одоо гэдгийг энэ 7 хоногт аюул сайхан ингээ боломжтой тайхан сайхан болгож бүтээж яагаад сүүлд нь яг гэхээр нэг happy ending рүүгээ ороод за нэг юм одоо л нэг гүнзгий юмсгаа авахтайгаа боллоо ашгүйдэ гэдэгөө сайхан орох юм байна. Ялангуяа энэ чинь одоо санхүү тал дээрээ бас тавх хүмүүсээс тийм тэрийг одоо ямар нэгэд амьдралаас давах юмаа та давах юмаа маш сайн давж ээж. Тэгэхээр бас хүмүүсээс одоо хинээс яаж тусламж авах вэ гэд бас яаж юм хийвэл яах вэ гэд аюу тийм хашир үзэж бас олон хүний сайхан тусламжаар аюу сайхан бүтэх юм байна гэж гарч иж байна. Тэгээ энэ чинь юм байна юм. Нэгсэндээ та энийг ганцаараа давж болохоор биш байгаа юм. Гэр бүлийн хүн эсвэл найз нөхөд эсвэл хажлын хамаатан самж гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар хүмүүсээ хамтарч иж ямар ч хэсэн хэд энэ 7 хоног сүүлрэхэд та аюу гоё тийм санхүү байна эсвэл гоё юмд хүрэх юм байна. Энэ бол мэдээж Азийн чулуу. Гэтэ одоо Азийн чулууг ашигласан гэдэг шиг одоо юу яах вэ шүү. За нээл ашигтай гэсэн тийм учраас зүгээрээ байдаа гэд одоо нэг юм хөлөөс сууж болохгүй. Нэг гоё час гэсэн юм орж ирэх юм байна. Тэрийгээстэй нүдэж нэг юм 7 хоног сүйдвч гэдэг юм эсвэл юу гарч гэдэг юм нэг юм гоё юмд хүрээд гэд нэг юм сайхан суух юм байна. Юу яа нөгөө талаас одоо энэ юм байгаа юм. Айгүй гоё санхүү болон амьдралын сайхан юмны эрх чөлөө болон төлөвлөгөө тэрийг ер нь энэ 7 хоногт маш сайн гаргах хэрэгтэй. Зүгээр нэг гэж сууж байгаа биш. Олон талаас нэмийг хараад ингэсэн тэгшлэх юм гэж хараад бас хүмүүс сайхан ярилцаад тэрнийхээ төлөө маш сайн зүтгэвэл одоо юу нэг 7 хоногт маш сайн юм а гэж одоо нэрийг гарч иж байгаа юм а. Тэгээд дээр нь энэ хоёр хүчрийг ингээ харахаар яваад хоёулаа 50 хүчр. Нэг нь зүрхсэлийн 50 хүчр, нөгөөх нь одоо логикийн 50 хүчр. Нэгснээр таныг энэ 7 хоногт ямарваа нэг ингээд амьдралын сайхан мэдрэнгээ бас одоо гоё санхүүгийн сайхан тийм тогтой байдалд бас хүрэх арга байд юм шүү гэдэг тийм мэдрүүлсэн 7 хоног бол болох юм байна гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөдрөд өгөө орцгоё. За эхнийх нь 2 аяга. Юу яана? Яалтчгүй энэ 7 тантай одоо та хүмүүстэй яаж харьцах вэ? Ямар хуу байх нь вэ те? Одоо хинд юу хэлэх нь, хинтээ бас яаж харьцах нь гэдгээс бүх юм шалтгааллах юм байна. 2 аяга гэдэг бол одоо аяга бол мэдээ зүрхсэлийн үзэр. Тэгээд зүрхсэлээ бидний зориулж штэ. Тэгэхээр яг нэг юм гол нь хинтээ шүү, чухал хүнтэй. За одоо бодъё. Зүрхсэлийг нэг юм гоё амар гоё аягтай тэгээд нэг устай ус гэж бодъё. За усанд хярам сүү хийвэл сайхан хярам болно. Спирт хэлээ арх болно. За тэгмүүд одоо зүрх сэтгэлд спирт орно гэдэг бол ер нь нэг тийм сайн зүйл бол биш. 10-аас хэдэж байдаг юм бол яг тэрнтэй адилхан бол
таны амьдрал яг тийм зөв хүн орж ирээд эсвэл одоо орж ирэх чинь тийм цоошин биш штэ. Хуучин байсан хүн ч үгүй болно. Эсвэл та яг энэ хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж үтсэн хүнээр одоо тийм зориг гараад хандах ч гэдэм үү. Нэгсэндээ амьдрал чинь нэг хүнийг орох эсвэл та өөрөө амьдралын хүнийг оруулж иржиж тэр та хоёр хоорондоо ямарваа нэг юм сайн шийдэж энэ ч одоо хос амьдралж байж болно. Эсвэл дараа захирч байж болж байгаа байхгүй юу? Тэгж байж таны амьдралын одоо санхүү эсвэл ажирлан төвшин айгүй сайхан тийм гоё нэмэгдэх юм байна гэж байгаа юм. Тэгэхдээ юу яах вэ? Яг энийг хинтээ ярилцах уу, хинтээ зүхих үү гэдгээр маш сайн бодохгүй бол гадуур ахтай зүгээр итэг заяа гэсэн зөндөө байгаа шүү. Дээр нь зүрхсэл дагдаг хүн одоо хүнийг ус жоохон буруу юу яах магадлал байдаг. Буруу дүнх магадлал байдаг шүү. Тийм учраас ер нь юмыг хинбэ яах вэ гэдээ маш сайн бодож бас аюу сайн дүгнэлт хийжиж одоо явах ёстой юм шүү. Заавал нэг юм одоо бүх юм болондоо бүтэндээ ч тийм эсвэл энэ хүн дэх хүн биш ээ гэж бодож болохгүй. Яг үйлдэлүүдийн ямар одоо хүнийг дүгнэхдээ үйлдэл нь харж дүгнжээ. За зөвхөн жишээ авъя. Би одоо хүнээс одоо нэг үзрийг үзэхэд 40,000 үздэг. За 40,000 үзүүлээд чинь бас Монголд бас зардалтай штэ. Гэтэл би хүний мөнгөийг авчаад зөвгөөд нэг юм 15 минут ингээд гэж суучаад тэгээд гайгүй зөөр гээд тэгээд тасчил яах муухай үстэй. Нэгсэндээ 1000 би одоо ингээд бидний хүн үздэг ч юм уу таар өгдөг ч юм уу видео өгдөг ч юм уу нэмэргүй байхгүй юу. Яг тэрнтэй адилхан гэтэл одоо тэрнтэй адилхан үр дүн үйлдэлийг харж байгаарай. 1000 нэрс хүн цайтай байлаа гэдэг нэг тийм хүний мөнгөийг авчаад эсвэл нэг тийм амар их цаг гараад суугаад явал дэмий байхгүй шүү заа юу. За харин хоёр дахь нь 6 аяга бас авсан бол өгнө гэдэг шиг одоо юу гэдгийг яг энэ хүн зүрхсэлд зориулвал надаа бас дараа ямар хүн зүрхсэлд зориулах үүдийг ер нь маш сайн харж байх хэрэгтэй шүү. Мэдээж одоо юу гэдгийг нэг авсан бол өгнө, өгсөн бол аавна гэдэг тийм байгалийн хууль уг нь одоо орчлонгийн хууль байдаг үйл байдаг. Тэгэхдээ наадах чи хүн болгон мэддгүү бас мэдээсэн ч гэсэн нэг тийм одоо нэг тийм одоо болгоё бүтгийсэн юм хичээдгүй. Яг тийм хичээдэг төрлийн хүмүүс бол байдаг. Гэхдээ хичээдэг хүмүүс нь бол тэрийг нэг тийм сайн ялгадгүй. Тэгэхээр одоо яг тийм хүнийг та өөрөөх амьдрал бас бодож зүтгэж за энэ хүн юм байна, энэ хүн болно, энэ хүн бүтэн, энэ хүнд одоо бол туслаад 1000 туслаад нэмэр байхгүй гэдгийг та амьдралаа хүлээж зөвшөөрөх ёстой. Дахиад түрүүний хөтөлбөр оръё. Одоо юу гэдгийг улаан цайн нэг одоо нэг гоё англи үг гэдэг чтэй. Намайг нэг удаа тэнэгтүүлвэл одоо чиний буруу, хоёр удаа тэнэгтүүлвэл миний буруу. Одоо тийм хувийн тэнэгтний гэсэн үнийг одоо мэдсээр биш дахиад орно гэж бол тийм ихгүй юу. Яг тэрнтэй адилхан одоо юу яа л та. Би одоо хүний мөнгө авчаад 100 гайгүй өгөөд тэгчээд тасалчвал одоо за миний буруу. Харин 2 3 удаа тэгж орж ирээд одоо тэгэхээр мөнгөө зүгээр гайгүй хичээдэг тийм ингээд тийм амар одоо дэлгэрэнгүй яахаа гэсэн гараалаа авах зүгээр гайгүй хичээд авчвал чиний буруу. Яагаад гэвэл чи хүнийг тань сураагүй. Яг тийм одоо амьдралын сорилтод орж ирэх учраас ер нь ямар нэг сонголт хийхдээ яг одоо ирээдүйд яах талаас нь маш сайн хаширж бодож байгаарай гэж гарч иж байна. За тэгэхэд энэ 7 хоногт танд одоо Oracle зүг зөвлөсөн байна. За тэрнээс өмнө юу вэ? Нэгс дүүлдэ хий. Аюу гоё одоо хүмүүсийн хамтрах тийм юм орж ирнэ. Бас амар гоё зүрхсэлтэй тийм гоё тогтолцоонууд орлоо. Тэрийг маш сайн бодож хийгээрэй. Адхар хүнийг маш сайн таньж, хүний дүнж, үйлдэлээр нь дүнж юм хийжээвэл маш сайн юм шүү. За энэ 7 хоногийн Oracle зэрэг Kubera. За одоо эд баялаг зам юу гэж одоо баян намсаа болох юм шүү дээ. Тийм. Яг за. Юу яана? Ер нь одоо эд хөрөнгөтэй тийм тоглог баялаг маш сайхан бүтээнэ. Гэхдээ бүтээхийн төлөө өөрөө маш сайн ингэж юм бодно. Давхар юу яа? Ер нь би яг ямар хуу үед яаж байхаар эд хөрөнгө мөнгө төрөө сайхан орж ирд юм бэ? Тэрийг маш сайн бодож үзэж тооцож байна. Тэгэхгүй бол хүн нэг юм гоё юу гэдгийг одоо яалч нэг юм гоё мөнгө орж ирдэг тийм аргууд байдаг. Яг өөрт нь зөгцсөн. Одоо юу гэдгийг би нэг тийм тарган биш. Гэтэ би одоо тийм амар тийм аралуурын тийм ажил хийвэл нуруу өгдөн. Гэтэл зөрөөд тийм том биетэй хүн бас хөдөлгөлөхгүй те.
бас бодлого асуудал. Яг тэрнтэй адилхан одоо яг өөрчлөн зохицсон тийм мөнгө олдог тийм бас дажгүй аргууд байгаа. Бас тийм боломж орж ирэх үед тэр яг өөрт зохицсон арга ашиглах хэрэгтэй. Тэрнээс бол үүдгийн бусад Warren Buffett гэдэг юм уу эсвэл Tesla гэдэг юм уу тэрний дөөрөө хийх юм байхгүй. Эхлээ өөр дээрээ ямархуу арга зохицох юм бодж үзээрэй. Одоо юу гэдгийг хүн болгон Forex-ийг баяждаг үстэй яг л тэрнтэй адилхан шүү. За юу. За харин таны энэ 7 хоногийн энерги авар бас ямархуу байх юм байна. Харцгаая. За юу яасан? Шидэтний үзэр гарч ирсэн. Ер нь бол манифест хийхэд бол энэ 7 хоног маш зөв байна. Ямарваа нэг гоё ингээд манифест хийх, одоо хүслээ биелүүлэе гэж хичээхэд бол аюу гой тийм үр дүнгээ өгсөн одоо их юм байх юм байна. Гэхдээ тэрийг бас маш сайн тодорхой хийх хэрэгтэй нэгт. Хоёрдугаар яг үйлдэл хийх хэрэгтэй шүү. Ялангуяа хүнийг ч вэ, өөрийгөө ч вэ, ер нь 7 хоног босон зүйлсээ нэг тийм утга уянгадаа биш, яг ямархуу үйлдэл гаргавь гэдэгтэй л маш сайн харах хэрэгтэй. Яг тэгж хичээж явж байж таны амьдрал болж байгаа зүйлс чинь илүү гоё одоо өнгөтэй, чавхаатай, одоо бас тийм үр дүнтэй болох юм байнамаа. Тэгээд дээр нь бас ер нь юу яах вэ? Их тийм сонио хүмүүсээс жоохон юу орж ирнэ. Яг тийм бодхойц одоо юу орж ирнэ. Үнтэй зөвлөгөө орж ирнэ. Ууг нь бол дураагийн царай муутай эсвэл одоо тэнийг шаарыг тэгтээ хэлж байгаа хүн зөв юм гэх мэт зүйлсүүд болно шүү. Тийм болохоор бас одоо үгдгийн тийм зүйлсийн хүний үе бол хүлээж авч байгаарэ гэж бол гарч иж байна. За тэгээд эхний өдөр маань дуслаа. Хөдөлгөөн дэлгэхэд таалагдсан бол лайкаар шеэрээр subscribe дараарай. Мөн донешны бол маш баярлах болно. За тийм мөн та гүлийн өрхөн дээр хийх хүсч байгаа зорилготой байна те. Юу нэлээд тэмцэн гэдэг бичээ яваад тэр шинжлэх сайхан манифест хийгээ залбирлал ирүүлэх болно. Тэгэхээр дашин дурсахад ингээд байнгын стресстэй, байнгын доктор уур хуцаад хэцүү байгаа эсвэл ямар нэг хийх гэхээр ингээд болохгүй байгаа бол таны энерги бохирдсан байна гэсэн үг. Тийм учраас одоо энерги цэвэрлэг Oracle давсыг та бүхэнд санал болгож байна. Ердөө 10 сарын сайхан нэлээд давсанд ороод тэгээд 10 сарын сайхан бясал хийгээ тэ сайхан одоо 10 шүшөд орчхоор аюу сайхан энерги цэвэрлэгтэй би хачаа амраа цаашаа ингэ хэм боломж сайхан сэрэгдэм байгаамаа. За тэгээ сүүлд нь хэлээ. Мэдрэмжэндээ бол цэнэглүүлж болох учраас авч болохгүй. Энийг маш чухал юм шиг заяа. За одоо 2 дахь өдрөлөөгөө орцгоё. За 2 дахь өдөр маань Даянч. За хөдрийг ажиглавал нэгэн өвгөн одоо дэнлөө орчихсан могооны хажууд нэг итгэл үнэмшлэг олохгүй явж байна. За юу яана? Энэ 7 хоногт ерөнхий зүйлс яг хийх ёстой хамгийн чухал зүйлс яадаг гэдэг юм та ер нь өөртөө л найдаж өөрөө л хамгийн юм хийгээд л явах байх. Ууг нь энэ хөдрөл хэвтийн дотгошоогоо одоо утгатай хөзөр ихгүй юу? Дотоод хүнээ олъё, дотоод ингээ юм хийгдэг. Гэхдээ надаа энэ удаагийн одоо бас нэг олоо чухал утга нь ямарваа нэг зүйл хийх гэж байгаа бол өөрөө хамаг юм хий. Яг өөртөө хамаг юм найд. Тэгээд юу гэдгийг бусдын дэмжлэг эсвэл бусдын зөвлөгөө, бусдын үгэнд орохгүйгээр яг өөртөө яг одоо найдвар хамаг юм өгөөд хийх ёстой юм шүү гэдэг одоо хамгийн гол утга нь энэ юмудаа гэдэг гэж одоо нэгдүгээр гарч иж байгаа юм аа. За хоёрдугаар гэвэл ийм байгаамаа. Бас чинь Даянч маань өөрөө ингэж байгаа юм. Одоо хөдөлмөр маань ингэж явсаар одоо таар өдөр маань эхлэе явах таньгээр эхлээд шидтнээр ингэж явсаар хагаад аюу гоё юм хүрээд тэсүүлд нь өөртөө асуудаг юм. Би юу яах гэсэн юм бэ гэдэг. Яг тэрэн шиг та өөрөө бас юу яах хэрэгтэй байгаад байна. Одоо боломжийг хайж хүн ямарваа нэг найдахгүйгээр ямарваа нэг зүйлсийг хийгээд яг эцсийн үр дүн нь өөрөө сайхан гаргаад тэгж явж байж таны амьдрал ер нь энэ 7 хоногс одоо айгүй тийм дээрдээ гоё болоод бас дайггүй болох тадруугаар хандах юм байна гэж байгаа юм. Тэгэхийн тулд та юу яах ёстой? Яг хийх ёстой чухал зүйлсүүдээ яг өөртөө найдаж давхар өөрөө сайхан судлаад тэгээд бас юмд амар тийм одоо юу гэх юм өндөр тийм амар ач холбогдол хэд зүрхсэлээс юм хандахгүйгээр яг тарих логикийн дагуу ахтай аюу тийм боломжуудыг хайсан тийм
хөнгөн явах хэрэгтэй юм шүү гэж энэ 7 өдөр одоо болж байгаа юм аа. Тэгээ мэдээж бас одоо амьдрал, карьер тал дээр те юм хүмүүс ер нь бодох хэрэгтэй. Дараа чи амьдралдаа ингээд дараа чи анхааралтай орохдоо яг юунд анхаарах хэрэгтэй, юу хийх хэрэгтэй байна. За тэгээд хинд найдах уу, хинд найдахгүй байх уу? Ер нь миний дараагийн гээдгэн одоо 26 ч гэдэм 27 он би яг ямар хөө байдалтай байх юм. Энийг яг нэг юм шийдэх, хайх, бас дотроо бодох, одоо өнгөрсөн юун дээр одоо оноо гэдэг бас сайн бодож төлөвлөх. Тэгээд одоо хайр дурлал дээр одоо бас энэ хүн маань яагаад нэгэнтгээ маш сайн бодож төлөвлөсчээ гэдгийг нэг харуулна. Хоёрдугаарт угаасаа тэрэнд тийм бас одоо орох үйлдэлүүд, үйл явдлууд болоод өнгөрнө. За юу гэсэн үг гэхээр одоо нэг талаас энэ 7 хоног таны хувьд л тийм сорилын жоо 7 хоног байх магадлал байгаад байна. Гэхдээ тийм амар тийм хэцүү сорилын 7 хоног бол биш шүү. Нэгэсэндээ хин өөрөө ч бодвол ямар хүмүүс байсан. Яг юун дээр анхаарах юм, юун дээр бас онох ёстой юм. Тэгээ зарим хүмүүсийн тийм чанарыг таниулсан, зарим ажил найдаж байгаа зүйлс чинь бас яг чанарыг таниулсан туршилтын 7 хоног байх учраас юу яах ёстой. Юм болгонд одоо тийм зүрхсэлээсээ эсвэл тийм амар тийм зүрхсэлээс ингээд тийм одоо хитрүүлэх юу гэдэг чтэй. Яаж энэ юм ингэж чадаа модоо гэж нэг тийм бодох хэрэггүй зүгээр сайн хараад за баг энэ дээр үлүүдэ гэж аливаа зүйлсийг дүгнж явсан маш дээ юм аа. За гэтэл тэгдэм байж. Доор нь могоо оогоо тардаа. Яалч юу тэгээ сорилын юм байгаас. Тэгээ хажуу талынхын энэ чулуу бол юу байгаа юм. Нэг гэсэндээ өнөө 7 хоног болох зүйлс бол эцсийн үр дүнгээр өөрчлөн маш хэрэгтэй зүйл байгаа юм. Амьдралаас өөрөө чинь маш сайн дүгнэлт хий. Тэгээд яг ийм маяр удаа явах нь зөв бүр гэдэг чинь өөрөө чинь бас шалгуулж хянуулсан тийм төрлийн 7 хоног байх учраас айхтар бас тийм муудах байх зүйл бол гайгүй амьдрал үргэлжлэлээр өргөжих болно. Харин энэ дээр та яг тийм толгойтой байх юм шүү гэдгийг сануулж байгаамаа. За 2 дахь өдөр 8 сава. За нэг 8 саваар тийм пуужин дуусан лугаа мэтэл одоо явж байна штэ. За юу гэсэн үг вэ гэхээр энэ ихний ээлжинд бол энэ 7 хоногийн үйлдэлүүд бол огцсон хурдтай болоод өнгөрнө. Ажил төрөлтэй гэсэн тэр хамаг өндөрч одоо таныг бол яаруулсан, ардгуулсан тий одоо гинт огцсон өөрчлөлтүүд болоо. Тэр ихвчлэн хөөе яана хэлэх ч юм уу тийм жоох үйлдэлүүд бол болно. Энэ дээр бол нэг тийм одоо яана энэ эсвэл яалаа гэдэг юм бол байхгүй. Нэгсэндээ жоохон шахуу хуваартай 7% төлөнгийн шат юм шахуу хуваартай үйл явдлууд болох учраас тэгэл болох юм болдгоо боллоо яах вэ гэд явжсэн баг илүү шулуухан бай нэгт. За хоёрдугаарт гэвэл юу яах вэ? Ер нь одоо за одоо хөдөлгөөнтэй байх хэрэгтэй энэ 7 хоногт. Юмыг хийгээд, юмыг бүтээгээд, газ боломж гарч ирж яваад, газ тэрийг хийж үзээд, болоод болохгүй гээд заавал нэг юм удаагаад яах вэ гэдэг тийм шаардлага бол байхгүй. Тэгээд сонирхолтой ажил төрлүүд их орох учраас одоо гэдгийг дараа нь хийгүүдээр харамсгал үйлдэлүүд бол болно. Тийм учраас ядсан ч гэсэн хийж үзэх ёстой шүү. Заавал тийм одоо яадаг үлээ хийхлэх гэх юм бол илүү байхгүй юм шүү гэж хэлж байгаа юм. Ялангуяа хүмүүстэй харилцаан дээр тэр одоо бүр ажил төрөл дээр тэр өөрөөр ч их тийм сонирхолтой боломжтой сонирхолтой үйлдэлүүд орж ирэх учраас одоо гэдгийг залхуурахгүй байвал маш сайн. За юу. За тэгээд цаашаа юу гэвэл одоо хэдүүлээ ер нь юу ямар байна? Орлогын үүдээ нэгээр зарлагын үүдээ хайх талаар ер нь жоо ном зам уншуулахгүй бол энэ талаар бас мөнгөний тал дээр нэг талаас аягүй сайхан орж ирэх болж нөгөө талаас бас жоохон гарах өнцөг байгаа шүү. Яаж ч энэ зарим хүмүүс гэдэг чтэй амар их сайн мөнгө орж ирээд гэсэн ер нь мөнгө зэрэг гараа өвчтэй. Тэгээ нэг тийм гайгүй ч гэсэн зэрэгээр бас явдггүй. Тийм төрлөх байх учраас ер нь ганан манд ордог ч юм уу эсвэл ном зуршилтаа миний орлогын үүдийг нээж гаргах гэдэг нь хааж өгөөч гэж залбирч юм хийвэл маш дээр байгаа юм аа. Тэгээ сүүлд нь ярихад бол юу яа? Одоо хөдөлгөөнтэй бай.
давхар хөнгөн байх ёстой. Тэгээ энэ нөөдлөөс саваа бол энэ хоёр нийлэхээр азийн илэрхийлэлт юм байна. Энэ талаар миний хөгшин нэлээд тийм гоё азтай бас одтой байх. Жохон ядрахын хувьд бол ядарна. Гэхдээ үнэхээр тийм гоё үйлдэлсуулаад нэг аюу гоё сайхан ажлыг маш сайн удаа хийхээр нэг юм хийшээ хэвдэж байгаа амар гэдэг сууж байж дээ штэ. Яг тийм юм бол байх болов гэж ер нь гарч иж байна. За харин одоо юу яцгаая? Гаргалгааны нэрсэн хөсөл маань юу гэж гарч ирсэн байна? Харцгаая. За эхнийх нь 2 саваа. За ер нь юу яана? Амьдралаа жоохон төлөвлөнө. Гэхдээ илүү тийм төлөвлөхөөс гадна тийм шийдвэрүүдийг гаргана. Энэ хөтөлбөр сонгосон хүнтэй нэг л тийм юу яагаад юм удаа гэж гарч ирээд байна. Бодолт амар тийм одоо боддог хэрнээ яг шийддэггүй, ингэчүүл гоё юм байна гэсэн юм тийм хийдэггүй олон зүйлүүд байна гэж гарч ирж байна. Тэгээд яг хуу дажгүй гэсэн зүйлүүд юу ямар байна? Төлөвлөмөр байна. Яг энэ 7 хоногт аль нь болох юм, аль нь болохгүй, аль нь хийж үзүүлдэг. За тэгээд хийх зүйлүүдээ сайхан төлөвлөдөд энийг энэ 7 хоногт, энэ дараа 7 хоногт, энийг яг одоо энэ бол хамгийн чухал те. Яг тэгж явж байж өөрөө чинь амьдрал дээр илүү тийм дажгүй байж гой юмуд орж ирнэ. Тэгэхгүй бол ерөнхийдөө нэг бол бүгдийн 7 хоногт бүгд нь хийх гэж юм уу? Одоо өөрөө сансан болсон зүйлсээ шүү дээ. Эсвэл одоо юу гэдгийг ингээл бодоо явдаж болохгүй. Харин өмнөх нөө давинч ба 8 саяны хөдөр юм шүү. Өөр чинь тохиолдож байгаа зүйлсүүдийг хийх хэрэгтэй. Тэрээс өөрийнхөө бодсон зүйлсүүдийг одоо өөрөө болгоно бүгдийн нэг төр амжилт гэсэн үг биш шүү. Тохиолдсон сайн асуудлыг маш сайн болго. Харин өөр чинь одоо нэг ингэжсэн гэдгүүрээ сайхан одоо төлөвлөөд дараалт сайхан оруулаад нэгт явах хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас өөр төр чинь бас юу яаж байгаа юм? Яг ер нь хайр дурлал тал дээр эсвэл амьдралынхаа ад жаргалыг явах тал дээр сонголтоо хиймээр байна. Тэгэхгүй бол хүнийг хомдоочих вэ гэдэг чи тийм эсвэл үгүй яхаа төв гэдэг ч юм уу нэг тийм одоо суусан, зажирсан нэг тийм өвгөнөр гэдэг ч хөдөө амиг хороогоо л яах вэ? Яаж нэг өвлөгөнтэйгээ тавчна гэсэн байдал суужид нэг өвөшгөлдөг тийм суух гэдэг байна. Наа чин бол яг үндэ бас өөс нэг тийм зохицсон тийм сайн дүр төрх бол биш юм байгаа юм заа юу. Нэгт. За хоёр дахь нь юу яасан? Эмпресс буюу одоо хатан гэдэг хөдрөө гарч ирж байна. За эн чинь бол одоо их хөөрхөн туулаа байна штэ. Юу яам? Ер нь их тийм гоё дэви одоо дээд гэгэний буюу дээд одоо тийм за эмгтээлийн шинжийн буюу болсон гэсэн. За тэгэхээр одоо тийм эрчүүд сонсч байвал тийм хүүхэн шиг тийм эм гормон нэмэгдэн гэсэн биш шүү. Юу тийм гоё халамжилсан, сэтгэл гаргасан, ер нь юм тийм зөөлөн бай, хүнд бас тийм хатуурхай яг үст тийм одоо энергийн өөрчлөн бол нэг талаас давмгаална. Нөгөө талаас эмэгтэй хүн яадаг гэхээр олон юм зэрэг хийж чаддаг. Тэр талын ихсэх болохоор яг нэг гэмэн жоохон эмзэг хэлбэг болох магадлал байгаа гэдэг юм. Ер нь эрэгтэй хүн ч ер хүмүүсийн тийм одоо эмпресс мэтгэлгээс гарч ирэхээр уг нь аюу олон хийгээд чадаа аюу тажиг байдаг хэрнээ жоохон үгэнд хайдаг ч гэдэм үү. Эсвэл бол нэг юм жоохон одоо уйрамтай болдог ч юм уу те. Одоо тийм байх магадлал байдаг учраас ер нь жоохон бодож одоо яг яагаар нэг бодож үзээд төлөв сайн нуудаг ч юм уу те. Тэр төлөв юм сайхан одоо бодоорой төлөвлөчөөрэй. Би одоо ямар үйлчлэж заалтай биш. Нэг талаас. Нөгөө талаас одоо юу гэдэг юм байгаа юм. Доор нь амар их гоё мөг өргөсөн байгааз энергийн төвшин хувь тавилангаас л өөрөө чинь булаа яста атгаа довбол чинийх шүү. Хувь тавилангаас аюул сайхан бэлгэж шүү гэсэн тийм сайхан төсөөл зөндөө өөрчил өгж байгаа юм байна. Ийм нөхцөл одоо түрүүн төрсөнчлэн аюул сайхан ажил хийж аюул сайхан ажилласуулаа гэдэг шиг одоо олон юм сайн амжуул өөртөө тийм одоо энэ 7 хоногт аюул сайн амжуулж чадвал дараа 7 хоног магадгүй тийм амралтын байх магадлал байгаа шүү заяа. Заавал гэх юм болгон дээр энгийн тэгнэгээд яах гэхэд ах юм байхгүй. Ер нь хамгийн юм сайхан амжил өөрийгөө сохох тодорхой хэмжээнд бас шах. Нэгсэндээ бурхан байх сайхан билүү гэж яах тэгээд энэс бас татгцсан гэж юу байхгүй гэж удаа сайхан дайрмаар заа юу. За тэгээд цаашаа ингээ харахаар ийм байгаа юм. Хүний амьдрал ингээ явна. Тэгтээ нэргэн тойрноо бас хайрлаж яаж одоо сайхан буян үзэж яаж бас сайхан спортлж явна шүү дээ. Тэгээд
ялангуяа ажил төрөл дээрээ бас нэг аягүй айтайхан дүр төрхийг үүсгэх хэрэгтэй байна. Хийж байгаа зүйлс дээрээ яг сэтгэл гаргадаг, тав хүмүүсийн сэтгэл гаргадаг зам буян болдог тийм төрлийн зан гарал шиг одоо үүсгэж байж. Таны амьдралаас нөгөө өгдөг зан чинь өгөөд зөрөөд авдаг зан чинь бас сайхан орж ирэх болж байгаа юм аа. За ерөнхийдөө одоо ингээд сайхан харцны заяа. Юу яа чинь энэ 7 хоногт бол одоо бяцхан дүгнэлт хийхэд бол одоо ганцаараа хийх бас өөр чинь илүү тийм ноогдуулсан зүйл хийх зөндөө байгаа учраас ер нь хийх зүйлсийг бол маш сайн хийгээд бол явмаар байна. Нэмээд хурдан хийх зүйлс аюу боломж гарч ирэх учраас маш сайн юмнууд хийгээд амжуулах ёстой. Сонголтуудыг маш сайн хийх ёстой. Яг хөвлөлгөөс орж байгаа зүйлсийг маш сайн хий. Тэгээд одоо юу гэдэг вүлээ? Энэ 7 хоногт гол болох үйл явдлууд давхар хүмүүсийг таних тийм өгүүлэл явдлууд болгох учраас юу яа? Заавал нэг тийм өөртөө тийм бүгдийг амжуулъя, бүх юм ингэж хийгээд байх шаардлага бол байхгүй. Зөөсөө хийх юм хийгээл явчих. Одоо нэгс хэд сэтгэлсрэндээ авах шаардлага байхгүй. Зөрүүл маш сайн буянтай ажил хий, олон зүйлийг амжуул, баг зэрэг эмэг гормонд амгаа учраас жоохон сэтгэл уян байх магадлал байна. За харин одоо орг энэ 7 хоногт одоо юу зөвлөсөн байна? Харцгаая. Би одоо ийм бурхны өдрөөр гарч байгаа яагаад байгаа ч одоо дээр нэг зүгээр нэг ийм одоо бурхантай байлгүй ямар нэгэн зураг одоо таарж тавьсан чинь тэгэл YouTube-ээс намайг заа нөхцөл зураг тавьсан байна. Энэ чинь яана гэдэг. Тэгээ би одоо бас хөдөлгөлтөй бас алилах юм одоо юу хараад байгаа. За бас нөхцөл зураг болохгүй байна да гэдэг. За улаан дакины гэж байгаа шүү дээ. Гэтэ ер нь нэг ийм наргажтай бурхтай төстэй байгаа шүү. За одоо юу гэж нэг цагаан макалат зүрхэнд одоо сайхан бүжгэлдэг одоо бурхан гэж байна. Хайр бол энэ л ертөнцийн хамгийн сайн зүйл юм аа гэдэг. Та ер нь энэ 7 хоног бас амьдралын сайн сух мэдрээд хийх юм хийгээд бас гоё хайрын сайхан мэдрээ явах хэрэгтэй шүү. Заавал нэг юмд хавдурхаа зүтгэрхэд одоо юмны өөх хайгаад явмааргүй байна. Аливаа юм байгаагаараа сайхан гэдэг штеп. Тэрэн шигээс амьдралын сайхан чинь байх юм байгаараа. Бидний ягаад байгаль сайхан гэдэг юм. Байгалийн байгаараа л байхгүй юу. Хит амар тийм зэвэрхэн бил хит амар тийм төгсөн болохыг хичээгүй зөвөр байгаль тоошроотойгоо архтай үзэгсэлтэй штеп. Яг тэр шиг таны амьдрал гэсэн сайн томоотой аль нь байгаа хэрэг бас гоё үзэгсэлтэй гэдгийг маш сайн санаж юмаа хийж амьдрал маш сайн. Тэрнтэй адилхан энэ 7 хоног гэсэн бас амьдралын хайрыг мэдээж юм болноос тийм өөх хайхгүй ингээд бас дажгүй юмнууд ажгүй байдгийн гоё зүйлс бол ингээд бас байгаар байх сайхан мэдэн шүү дээ. Сайхан мэдрээ явах нь гоё юмаа гэж гарч байна. За энэ 7 хоногийн таны одоо энерги ямар хүн байна вэ? Харцгаая. 4 зоос. За ер нь юу яана? Энергийн хувьд бол жоохон за баг зэргийн залхах юм уу? Яалтчгүй одоо тань дээр бол уг нэг юм хий гэж бодож байгаа хэрэг энергийн хувьд бол тань жоохон тийм ядраах, залхуур ч гэдэг юм уу эсвэл лацнуудах зүйлс яад бол болно. Яг гэвэл 4 зоос бол юу гэдэг юм? Доктортой байдлын үзэр. Нэг талаас доктортой байдлын үзэр, нөгөө талаас жоохон залхуурлын үзэр. Ер нь юу яачмаар байна? Энэ болгоныг хийж явж байгаа хооронд одоо ястай нөгөө бүгдийг амжихгүй бол бүгдийг биш бол тэр чухлын заяа. Ямарваа нэг зүйлсийг заавал бүгдийг дуусгах гээд бүгдийг болгох гээд бас хэвлэх хэцүү. Тийм учраас хамгийн одоо үнэхээр амжихгүй байгаа бол чухлыг хийгээд жирээсэж зүйлс нь бол бас орхид нэг буруудах юм уу шүү гэж байгаа юм. Тэгэхээр тэрэн дундаа бас өөртөө ингэж яс энэ хамгийн хэрэгтэй юугүй тийг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэс бас юу үлдэж одоо бас авч өгөхөд тэр бас бодох хэрэгтэй. Тэр дээр нь юу ягаарай. Хаширлах зүйлс бол жоохон байгаа шүү. Ямарваа нэг зүйлс боломж олж ирэхэд бас саргуудаа маш сайн бодчих. Хийх юмд мэдээж хийлгүй яах вэ? Боломжтой одоо ялгүй яах. Гэтэ бас хаширлах зүйлсээ маш сайн бодчихъя гэж одоо энэ 7 хоногийн энерги өчнө одоо тийм байх юм байна гэж зөвлөж байна. За тэгээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгэрэнээр
таалагдсан бол лайктараа шеэргээ subscribe аваарай. Мөн donation бол маш баярлах болно. За тийм мөн та гүлний утсан дээр юу хийх хүсэж явах зорилготой байна те. Юуны төлөө тэмцээн хөвчөө явуулах тэр житлээ сайхан манифестигээ залбирлуудаа өрөөд ирэх болно. Тэгээд дашин дурсахад ингээд та бүхэн байнгын стресстэй, байнгын тогтворгүй байдалтай ингээд стресст хэцүү байгаа бол та бүхэн юу яагаарай? Энерги цэвэрлэг Oracle давсыг хэрэглээд үзээрэй. Ердөө 10-аас 20 минут сайхан одоо усанд ороод надад усч иж болно, төмпөл усч иж болно. 10-аас 20 минут сайхан одоо бясалгал хийгээд одоо гараад ирэхээр шүршүүд гараад ирэхээр аюул сайн энерги чинь сайн гоё болоод сайхан болоо гарч ирж юм байгаа маа. Энерги сайхан нөхөдөө сайхан амард юм байгаа шүү. За тэгэхээр сүүлд нь хэлье. Өөрийгөө одоо маш сайн толгойтой байлгаарай. Хурдан шийдвэр гаргаж нэгээр багталж болохгүй шүү. За одоо ингээд 3 дахь зөвлөгөөгээ орцгоё. За 3 дахь хөзөр маань хаан хөзөр орж ирж байна. За хөзрийг ажиглавал та базар байна. Хаан маань одоо ингээд амар улаан юутай, давуутай, нөмрөгтэй. Тэгээд хоёрт болгохтай чулуун сэтгэлээр одоо нэг гартаа ингээд алтан юу барьсан байж штэ. За энэ 7 хоног одоо ямар хөө байх вэ гэхээр за юу яана яалтчгүй за ястай өөрөө л хамаг юмаа өгч явж тэгээд өөрөө яг толгоогоо мэдж одоо өөрөөсөө тэмдэглэх тийм практикал хэд тийм мөрөөдөлтгий биш одоо сахилга баттай байж чадвал аюу гоё хүрнэ гэж гарч ирж байна. Энэ ингэж байгаа юм. Хааны хөзөр бол одоо юу гэдэг юм? Цэвэр утгаараа бодъё л та. Хаан маань өөрөө яалчгүй нэг юм одоо дүрмийн дагуу тогтвортой тэгээ юм байж ямар нэг юм хийж тэгээд тэр нь өөрийн гэсэн толгойтой бас зангарахтай байж хүмүүс хөндлөл яах вэ? Төрөн янз бүрийн орж ирнэ. Тэгээд даймын явлага болоод цэргүүд дагна. Тэгэхгүй тэгээд нэг юм сонин зожигроод ийм гар хуруугаа оролтоо эсвэл нэг юм доошоо хараад таны цэрлээ суугаад байл болохгүй. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас энэ 7 хоног өөртөө нэгт аюулцсан тийм итгэлтэй бас ер нь ямарваа нэг зангарахтай хүмүүс ингээ өөр чинь тийм сул дооч юм яалаа гэж ярил харин бүр ингээ зөөд тийм түүмээ гэх юм уу тийм зоригтой байгаа ч юм баяс хийвэл хийсэн шиг хүнд юмыг ялангуяа хүнд юмыг найдахгүйгээр яг өөрөө толгойгоо мэдээд ямар зүйлсийг маш сайн хийж ивэл дээр юм байгаамаа гэж одоо энэ дэр гарч иж байгаа юм аа. Тэгээд бас юу ястай нэг сахилах хамгийн гол нь 7 хоног сахилах баттай байж тул аз хэмэр яа гэдэг юм аюулгүй сайхан орж ирэх юм байна гэж гарч ирж байна. За тэгээ юу юм? Цаашдаа одоо энэ 7 хоногийн хайр дурлал бусдын хувийн харилцаа харуул одоо хүнийг сонсохгүй яг өөрийгөө сонсоод яг өөр төр чинь яг ямар хүсэл мөрөөдөл авж байна. Тэрийг тодорхой гаргаад тэгэхгүй бол за сарын тэмдэгт ирсэн хүн шиг нэг тийм яхаар мэдхгүй бол байж болохгүй. Яг яхаар мэддэг байгаас ядаглаад дэлгүүр орлоо гэхэд нөхөрч юм хинэр ч юм уу тэгээд энийг явахулаа гэдгийг мэддэг байвал одоо яг юу хийх вэ? Яг хийх юм аа одоо тийж байх хэрэгтэй байгаа шүү гэж гарч иж байгаа юм. Хоёрдугаарт юу яах вэ? Тодорхой хэмжээнд ер нь яг өөр төр чинь яг ямар мэдрэмж гараад байна те? Яг ямар мэдрэмжийг гаргамаар байна? Яг юу хэлмээр байна? Юу илэрхийлмээр байна? Тэрийгээ маш сайн илэрхийлмээр байна. Тэгэхгүй бол нэг юм бас дотроо нуугаад байдаг. Одоо ингэж болохгүй гэж би энэ хүнийг бас хөндлөх хэрэгтэй, яах хэрэгтэй гэвтэй. Одоо тийм янз бүрийн хэлэхгүй тэгээд тийм чимээгүй байгаад байж болохгүй байна заяа. Яг хэлэх юм аа, хийх юм аа хий. Одоо бас илэрхийлэх гэсэн мэдрэмжтэй бас бүгдийн сайхан гарга сайхан тодорхой яв. Тэгээд нөгөө талаас бас санхүү тал дээр нь ингээ харахаар юу байгаа юм. Санхүү талаар харин хаа явж яг уу арай тийм юу нь бол арай гайгүй. Нэгдүүлээ. Тийм төвөгтэй байдал нь арай гайгүй. Яг одоо тийм тодорхойгүй байдал нь гайгүй. Яг төвөгтэй мөртэй гэдэг юм бол байх л байх. Нэгсэндээ яг хийх юм хийн. Одоо бас яг юм хийгээ тодорхой юм хийх ёстой. Нөгөө талаас том зургаар хаасаа явах ёстой. Үр дүнгээ сайхан гараа явчихна. Нөгөө талаас ямарваа зүйлс хийж байгаа бол нэгт маш сайн төлөвлөл, хоёрт хийж байгаа зүйлээ битгий харамс. Нэгсэндээ
энэ хөзрийг сонгосон хүн та жоохон зүрхслээ дагаад бас тийм хямарчих гэдэг гэж магадгүй байгаад болохгүй. Хийх юм зүгээр сайхан за би энийг хийн энэ бол одоо болно тэр бол болохгүй энийг би бол хийж явж явах надад сайхан байгаамаа гэд бодоо явж явах өөр чинь маш чухал байгаа юм. Тэрнээс юу гэдгийг би яхаа мэдгүй би эсвэл одоо ингэ буруу хийчихв зөв юм хийчихв гэд ингээд нэг тийм орон гарантаад яваад байх нь өөрт чинь маш зохицохгүй юм шүү гэдгийг одоо ингэ хэлж байгаа юм аа. За нөгөө талаас одоо энэ нууц чулуун дээр маань одоо очир гэдэг зэрэг очир гарч ирсэн байна. Очир бол ертөнцийн хамгийн хурц юмыг бүх юм хоёр чаддаг гэдэг штэ. Яг тэр шиг та бас бүх юмыг тодорхой бас аюу тийм хүчтэй ямарваа нэг тийм тэнэг зүйлс одоо автахгүй тийм зоригтой байх хэрэгтэй юм шүү. Тэгжээж таны амьдрал илүү сайн сайхан болж айтайхан одоо энэ талаар байх юмаа гэж гарч ирж байна. Жохон өөрийгөө тийм чанга байлга. Хиймэл удаа тавь заяа. Болохгүй бол мандан гадах хиймэл өргөж ч юм уу зулбал яадаг ч юм уу те. Зулбал барьдаг ч юм уу тэгж явмаар заяа. За хоёр дахь нь 10 сава. За хөдөр дээр нэгэн тариачин юу н хаамаа байхгүй нэг тариачин зүгээр нэг 10 мод дүнс ч юм уу юм өрхөхгээ бас зүдэрч энэ хөрхиж яваас. За яах вэ гэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ хөдөр бол бас тийм муу хөдөр бол биш. 2-3 утгатай. За эхнийх нь ямар ч байсан энэ 7 хоногт стадийн майлж ажил төрлийн хувьд бол харин өстэй хийх юм зөндөө байх шиг байна. Одоо юу гэдгийг хүмүүс найдад байхаар яг уг нь бол амралтаа. Гэтэ яг гоё үр дүн гарах нь бага. Тийм учраас яг өөртөө найдаад өөрөө хамгийн юм хийгээд төсөсгөө явахаар яг нэг балайн одоо үнэхээр тэр олон хүний ачаалж гэдэг юм уу бас нэг балаа ачаалаад өөр төр ч орж ирэх учраас тэрэнд та жоохон ядрах бас балаадах юм бол болох магадлал байна. Яг амралтчдаа жоохон даваарай. Одоо бас баланслаарай. Гэхдээ ер нь жоохон тийм ядрах жоохон зүтгэж гэдэг юм уу олон юм хийх болох юм болно. Нөгөө талаас бас одоо бусдын хариуцлагч хүүхчид юм уу юмд ч юм уу үний ч юм уу те хариуцаж байгаа өөр төр авах учраас жоохон өөрийгөө жоохон тайвшруулах хэрэгтэй. Гэхдээ ууг нь бол одоо гэдгийг өөрөө чинь нэг юм сорилын хугацаа бол энэ 7 хоног ч ууг нь дуусч байгаа байна. Таар өдөр маань өөрөө тийм 10 өдөртэй байдаг. Одоо ингээд нэг саваа гэж бичээд 10 саваа гэхэд нэг цикл дуусч штэ. Энэ 7 хоногийн эвтэхний дуусчад бол одоо айгүй дайжгүй байгаа юм. Харин тэр дайжгүй хүртлээ бол одоо жоохон ядран баг зэргийн зүдрэр нь бас стресстэй одоо энийг хийх хэрэгтэй энийг хийх бол болохгүй хүмүүс орж ирнэ тий. Тэгээд дахаар бас жоохон тийм одоо ядаргаатай асуудлууд орж ирэх учраас одоо юу явах хэрэгтэй баланслах хэрэгтэй. Яг ийм нөхцөл одоо нөгөө түрүүчийн хаана нөхцөлж орж иж байгаа. Яагаад гэвэл ингээд балаа байж байх үед чинь одоо ялангуяа гэр бүлийн талаас чинь эсвэл хайр дурлж тийм үү найз хүн ч юм уу эсвэл эхнэр нөхөр аав ээж те ямар нэгэн байдлаар тэнийг юм яриад эсвэл өөрөө хийх гэж байгаа нэг танаар хийхэд байвал түүмээгээрээ тийм байхгүй шүү. Хүн ингээд бас олон зэрэгцүүлээ ядраад бас юм болж байгаа заавал одоо тийм тэрний хажуугаар нь бас лайдаж амаатдаг хийм үстэй. Яг өөрийнхөө хийх юм бол хий. Хариуцлагыг үүсгэх гэдэг нь үнэн. Гэхдээ одоо тийм хэрэггүй хариуцлах гэдэг юм бас заавал одоо хүний өмнөөс үүрээд байх шаардлага байхгүй. Бас хүн тэмцэж үүрлэхэд байвал тэрэнд нь бас оролцох шаардлага байхгүй юм шүү. За харин ажил төрлийн мэдээж яг ойлгомжтой. Яг бяцхан нэг тийм хүмүүсээс тусламж авах, зөвлөгөө авах юм бол хэрэгтэй шүү заа юу. Тэрээс их тийм одоо яг бусад чухал зүйлсээ бол ер нь өөрөө хийгээд яг хүмүүсээс зөвлөгөө аваад шийдвэрдээ өөрөө гаргаад явсан нь бол маш одоо зөв юм аа гэж нэг талаас ингэ харж байгаа юм. За тэгээд ийм юм байгаа юм. Ялангуяа санхүү тал дээр жоохон сорилол орж ирэх гэдэг юм. Жоохон гарлаг гарах магадaltaй учраас ер нь бас бодолцох одоо үзэх хэрэгтэй. Яа заавал нэг хийх нь зөв буруу юм уу те. Одоо тийм гинтийн одоо анх гайгүй сонсогдох хэрнээ амар пагтлал юм байдаггүй юу. Тийм зүйлс ер нь дэмий. Дээр нь хаан хүн учраас илүү тийм логиктэй юм харсан дээр эрсдэл энэ 7 хоног бас нэг айхтар хүлээх хэрэггүй. Ялангуяа санхүүтал дээр гайгүй сонсогдсон зүйлс хүмүүсийг бол яг тийм одоо харах хэрэггүй. Зүгээр ихний ч бол сейф гэхдээ хамгийн чухал гэсэн хэрэгмтэй хий. Дараа нь тийм эрсдэлтэй юм бол эсвэл дараа 7 хоног мөн өсөл болцоо.
Одоохондоо бол одоо дими юм байгаа юм а гэж одоо энэ дэр ингээ гарч иж байгаа юм а. За харин одоо гаргалганы нэрвчсэн хөсөж өгөж хэлж байна. Одоо харцгаая. За тэгээ ойлгомжтой дөө. Тэгээд одоо 8 сэлэм. Мэдээж өөр дээр чинь яг ийм толгоо мэдээ явна гэхээр бол уусаа тийм санаа зовлох зүйлүүд зөндөө байгаа. Зөндөө гарна. Ялангуяа одоо тийм бодит гаргалгаан дээр төвлөрөхгүй байгаа хэрнээ амар их тийм юм санаа зовох юм ингээд балаадлаа яана ийнэ гэж бодох тийм зөндөө байгаа тийм заяа. За яагаад вэ гэвэл таны одоо тийм энерги шин жоохон бохирдолтой байгаад байна. Яг одоо хүнээс нэг жоохон хамааралтай байдаг ч юм уу. Эсвэл амар тийм санаа зовтгоо байна чинь энерги чинь бохирдсон байна гэсэн. Яг хуу бяцхан юм хажуугаар нь зөвлөд бол энерги зөвлөг оракл тавсан маань ямар ч хэрэглээд үзээ. Өөхөл тийм санаа зовол байгаад тавьж чадахгүй эсвэл байнгын тийм хэцүү хүнээс одоо хариуд хараад байгаад байгаа бол 10-20 минут сайхан бясал одоо давстаусанд ороод 10-20 минут сайхан юу яагаад ердөөглөө бясал хийгээд тэгээд шүшүүд гараад зэрэг аягүй сайхан болон байгаа шүү. Тайвшираад бас л гаргалгаанд төвлөрдөг болдог юм. Яагаад гэвэл энерги шин жоохон бохирдолтой одоо бас яг тийм бусдаас хамааралтай байгаад байгаа юм. Тэрийг арилгах юм аа шүү давсан юм гэхээр. За тэгээд буцаад хөдлөлөөгөө ороход ингэж аахгүй юу. 8 сэлэм гэдэг одоо энийг хараа. Яг үнэндээ одоо гэдгийг таныг ямарваа нэм хий болгоё бүдий гэхээр хамгийн их одоо сорил балай зүйл болдог зүйл бол таны энэ одоо өөрөө чинь чадахгүй байх бүтгсэн бодолч гэдэг юм эсвэл энэ энерги чинь ингээд тийм барьчихсан байдаг юм байна. Тэрнээсээ яалтчгүй гарах ёстой, тодорхой зоригтой байх ёстой. Яаж зоригтой болох яахын талаас нь цаашаа гарч ирэх болно. Эхний ээлжинд одоо юу гэдгийг өөрийгөө илүү тийм урамшуулсан, би бас чадна гэсэн. Тэгээд ямарваа нэг тийм хэцүү байдал ч юм эсвэл амар тийм санаа зовнуудаар байвал тийм бясал хийдгсэн ч үтэй. Ямар ч байсан өөрийгөө нэг юм балай тэнийг байдалд орлоо. Эсвэл яана нэг тийм хэд санаа зовсон. Эсвэл тийм гаргалгаагүй одоо тийм санаа зовсон байдлаас өөрийгөө бүр 100% гаргах хэрэгтэй. Ялангуяа ойрын хугацаанд заяа. Тэгж явахгүй бол одоо тэгж явж байж өөрөө чинь одоо энэ тийм гой сайн орж ирнэ. Тийм учраас энэ 7 хаан гэж үзэр гарч ирсэн. Тэгэхгүй бол бус хүмүүст найдаад эсвэл бусдын амнаас үгэлээд бус хүмүүсийн толгоор яваад хаа яг нэг амьдрч нэг тийм гоё явахгүй байгаад байна. Нэг л нэг тийм санаа зовсон одоо гэдэг юм 70 огш орж ирээл тэгэл гоё айлдвар айллаа тэгэл тэрийг хийчихээрэй гоё болж идэх юм шиг тийм юм өөрөө бодод байна заяа. Тийм байдгүй. Хоёр дахь нь Хермит Даяанч. Энэ хөдрийг сонгосон хүн та ер нь жоохон хүнд найдаад эсвэл хүнээр шийдвэр толгойгоо шийдвэрийг гаргуулчаад юу яагаад байна вэ? Одоо юу гэдгийг тэрэндээ дараа нь хаатлаад байна уу? Нэг л нэг тийм юу яагаад байна? Дими юм бол дими юм шүү гэдэг бол үзэр гарч ирээд байна. Хермит бол одоо юу гэдэг? Даяанч. Яг өөрөө хамаг юма туулаад мэдээд үннийг ойлгоод одоо тийм хатууч гэсэн туулах нь туулах хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхгүй бол энэ хөдрийг сонгосон хүн та яг тэрэндээ биш илүү өөрийнхөө одоо бусад зүйлүүдэд анхаарал байна. Таны амьдрал яалч хүний талаасаа бас уг нь гоё мөр орж байгаа. Гэтэ гоё мөр орохын тулд та яалч одоо тийм туулах хэрэгтэй юм а туулж иж орно. Одоо энэ Хермит чинь даяач чинь яг өөрийнх амьдралын бас хатуу туулах гэсэн юм туулж иж амьдралын сайн сайхнаар ороод болдохгүй. Одоо чинь бол 9 үзэр 10 гэхээр одоо Хермит маань 9-ийн дотор 10-ын тоон болохоор аз үзэр өгдөг юм. Яг тэр шиг та одоо өөрийгөө тийм одоо энэ туулах хэвээр зүйл буюу өөрийнхөө амьдралын тийм айдас хүйдэс бусдаас хамааралтай байдал ч юм уу тэр зүйлсүүд ялч нүүр тулаад бас өөрийнхөө тийм шийдвэрт эзэн болоод толгойгоо мэдээ явж байж таны амьдрал одоо гоё болно. Тэр нь эхлэл нь яалчгүй одоо энэ 7 хоногоос бас эхлэх юм уу да гэж бол гарч иж байна. За харин одоо бяцхан дүгнэлт хий. За энэ 7 хоног бол та юу яана? Олон юм зэрэгцүүлж хийн. Бас ялч өөрөөтөө эзэн байж толгойтой сайн явахгүй бол айгаа болохгүй үедээ та байгаа.
Нэгдээж нэг тийм дөрмийн дагуу тэрний санаа зовсон ч юм уу эсвэл одоо санаа зовоохуйц тийм жижиг сажиг үйл явдал болно. Тэрэнд хамгийн гол нь хэвтрүүлж одоо тийм бодол юм өгч болохгүй. Дээр нь та эсвэл тийм гаргалгаан дээр төвлөрөхгүй тийм асуудал төвлөрөөд байна. Тийм учраас одоо яалчгүй энэ давааг та өөрийн хүчээр давах ёстой. Тэр давхад хэцүү байгаа бол энерги зөвлөг Oracle-аас санал болгож байна. За ерөнхийдөө одоо юу вэ? Oracle юу зөвлөсөн байна? Тэнд одоо санал болгоцгаая. Одоо харцгаая. За одоо тэнгэр нарны одоо бурхан гэж штэ. Уг нь та манифест энэ 7 хоног маш сайн юм байна. Яагаад вэ гэвэл таныг уг нь хичээ болгоё гэвэл уг нь бурхан багш гэдэг юм уу тэнгэр эцэгч гэдэг юм уу тийм таныг гой сонсдог юм байна. Болгоо бүтээгд гэж бас уг нь ойлгод юм байна. Дааш та өөрөө тэрэндээ нэгэрлэх тийм одоо хичээхгүй байна уу гэж гарч ирж байна. Нэгэсэндээ та юу яа? Нэг талаас одоо манифест тань хийхээр та яг өөрөө юу хүсэж байгаа яа гэдгийг мэддэг болдго юм байна. Гэтэ их тийм нарийн ширээ хийх хэрэгтэй. Зүгээр л амьдрал сайхан болгоё гэсэн биш. Яг ийм байртай ийм машинтай юм эсвэл ийм гоё ихтэрч гэдэг юм уу? Эсвэл энийг давж туулмаар байна гэхэд яг тийм зүйлсийг нарийн ширээнээр хийж байж ич тэр манифест биелдэг юм шүү. Тэрнээс зүгээр нэг тийм гоё болмоор байна гэсэн бол биелэхгүй байгаа шүү. Нэг гэсэндээ энерги чинь аюугаа өндөр байгаа учраас таны одоо юу хүсдэг чинь бас сайхан сонсноо гэж л одоо Oracle-аас гарч ирж байна. За харин энэ талаар таны энерги авраа ямар хөө байх нь одоо харцгаая. За аягны хаан. За яалчгүй одоо энэ 7 хоног бол таны энерги аюу сайхан идэвхч нь ялангуяа амьдралд өөрийгөө үзэх үзэл бас бусдыг мэдрэх мэдрэмж тал дээр та аюу сайхан тийм мэдрээ бас аюу тийм хүчтэй энерги сайхан идэвхжлэлтэй сайхан бол байх юм байна. Энэ бол нэгдүгээр маш гоё зүйл. Ерөнхийдөө таны амьдрал бол их тийм энэ 7 хоногийн энержиний тийм гоё баланстай, хит амир хамраас өгсөн, хит амир айцтай биш. Илүү тийм хүнийг таньсан, альва юмыг болгоё бүтээе гэсэн их тийм гоё эерэг юмнууд одоо танд бол байх юм байна. Тэгээ нэмээд бас ер нь та амьдралдаа хүмүүсээс амьдралаа сайн хүмүүсээс тийм зөвлөгөө аваад юу болох вэ гэдгийг та мэдэж явах нь маш чухал байгаа юм. Угаасаа тийм энергийн зүйлсүүдийг гэсэн танд одоо сайхан оруулж ирэх юм байна гэж гарч иж байна. За тэгээд 3 дахь өдөр маань дууслаа. Өдөр зөвхөн одоо дэлгэрэнгүй таалагдсан бол лайк дараа шеэр subscribe дараарай. Аман donation юу маш баярлах болно. За тэгээд мөн та бүлийн нутган дээр юу хийх шинэ явуулалттай байна те. Юу нэлээд тэмцэн дэвчээ явуул тэр чин төлөө сайхан манифест тэгээд залбирлууд ерөөл ирэх болно. Тэгээд дашин дурсууд ингээд байнгын стресстэй хэцүү ингээд доторгоо байгаад байгаа бол та бүхэн энерги нөхцсөн байна гэсэн үг. Тэгэхээр энерги зөвлөг Oracle давсыг та бүхэнд санал болгож байна. Ердөө 10 минут сайхан одоо давстаа усанд ороод тэгээд 10 минут сайхан юу яагаад одоо бясал хийгээд тэгээд одоо шүшүр дараа гараад ирэхэд би хач нь амар сайхан сэргээд энерги сайхан сэргээд гоё болох юм байгаа юм шүү. Тэгээд дашин дуртахад өөрөөр тийг эзэн болж чадахгүй бол амьдралыг өндөр бүтэхгүй гэж байдгийг. Тэр нь та юм шиг байна. Тийм болохоор бүх юмд хичээгээд маш сайхан явхад бол амьдрал таныг бол шагнажил таарна. За юу. За ингээд дараагийн үзүүлэлтээр уулзгаа. Тэгээд сайн сайхны хүсье. Баяртай.